Амралтын өдөр та чи ингэж ажиллаад байдаг юм уу? Гэхдээ тийм шүү дээ. Одоо ер нь надад бол амралтын өдөр гэж байхгүй шүү дээ. Одоо сургууль төгссөн цагаасаа хойш л тэгэл ер нь амраагүй шүү дээ тий. Тэ нөгөө баяр ёслоор хөдөө гадаа найр наадам гэж явахыг л одоо амралтанд тооцохгүй бол тэгэл дандаа л ажиллаж л байдсан шүү дээ. Өнөөдөр ямар ажилтай байна? Давуу залцны шүүхээс процессын алдаа гаргасан гэдэг үндслээр улсын дээд шүүхэд гаргасан гомдлыг буцаасан байна. Тэгээд тэр хэргийг л өнөөдөр одоо үзэл сууж штэ. Ямар хэрэг байсан? Яагаад буцаасан? Нэг нөхөр давуу залцны шүүхэд сөрөг нэхэмжил гаргаад тэгсэн чинь түүнийг нь давуу залцны шүүх хүлээж аваад тэгээд хуралдаа хийгээ шийдвэр гаргацсан. Тэгээд эн чинь өөрөө байж болохгүй байхгүй. Маш олон хуулийг зөвлөж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энд чинь нэхэмжлэл сөрөг нэхэмжлийг зөвхөн анхаарчны шүүхэд гаргах ёстой. Давуу залцны шүүх зөвхөн давуу залт гомдлыг хэлцэх ёстой. Тийм учраас хуулинд нэхэмжлэл гэж юу вэ? Нэхэмжлийн шаардлага гэж юу вэ? Нэхэмжлийн бүрдүүлбэр гэж юу вэ? Бүгдийн нэг үржил ингээд детальчсан заагаад өгсөн. Давуу залт гомдол гэж юу вэ? Гэ хуулинд. Тэгээ гомдлын агуулга хэлбэр гэ бүгдийг заагаад өгсөн байхгүй юу? Тэгсэн чинь гомдол биш нэхэмжил гаргацсан. За ингээ яг тэр хүн гаргач тийм байж, бичээд явуулч тийм байж, тэр хүний эрхийн асуудал л да. А яг энэ тохиолдолд бас хуулийн заасан байгаа байхгүй юу? Давуу залт гомдлын агуулга хэлбэрийг хангаагүй байх юм бол шүүгч захирамж гаргаж буцаана гэж заасан. Гэтэл бас энэ залт хэрэгжээгүй. Тэгээд нөгөө шүүх хуралдаан одоо болсон байна. Шүүх хуралдаан дээр хэлсэн байна л да. Өөрөөр хэлбэл эн чи одоо хууль зөрчөөд байна шүү дээ. Энд юусоо давуу залт гомдол гэж юусоо алгаа. Давуу залт гомдол гэсэн ГО МДО Л гэсэн энэ 6 үсэгтэй үг чалга юусоо л давуу залтны шүүхэд нэхэмжил гаргах тухай сөрөг нэхэмжил. Нэхэмжлийн агуулга, нэхэмжлийн шаардлага бичсэн байна шүү дээ. Тэгээд бүхэлдээ нэхэмжлэгээр тэмдэгтийн урамж төлөлөөгөө бичсэн байна шүү дээ. Тэгэхээр шүүх харьяалаа зөрчөөд сөрөг нэхэмжлэлийг давуу залцсан шүүхэл хилцэж болохгүй. Хэрвээ энийг давуу залдах гомдол гэж ойлгож байгаа бол хилцэж болохгүй. Тэгэхээр яах ёстой юм? Буцаах ёстой байсан. Буцаахтаа шүүх хуралдаанаар хилцэж буцааж болохгүй. Давуу залдах гомдлын хэлбэр агуулгыг зөвлөсөн гэж үзэх юм бол шүүгч захирамж гаргаж буцаах ёстой байхгүй. Хуулигдсан тий шүүгч нь захирамж аваад буцаах ёстой. Гэтэл шүүх хуралдаан болчихж шít. Тэгээ эн чинь өөрөө хууль зөвлөсөн маш том асуудал байхгүй. Энэ асуудлаар тэгэл улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Тэгсэн чинь улсын дээд шүүх нь хэнийг хилцэхгүй гэд буцаацсан. Одоо тэгээд энэ нэргийг та яаж шийдэх вэ? Гэхдээ одоо тэгээд Монгол улсын шүүхийн шийдвэр бурууч байсан зөвчсэн хүчин төгөлдөр юм чинь тэгэл анхаарчны шүүхээр асуудлыг ахаал ихнээс нь хэлцэх байх. Мэдээж давуу залцны шүүх гэхээс одоо өөр үндэслэл чиглэл өгсөн болохоор тэр чиглэлийн дагуу одоо нөгөө анхаарчны шүүх чинь одоо асуудлыг хэлцэх байлгүй. Тэгэхээр тэн дээр өмгөөлөгчийн хувь зөвхөн ялах ёстой. Тэгээ ялахын тулд тэр сөрөг нэхэмжлэгээр бичсэн зүйл дээр хүн гүтгсэн, хүнийг гэмтгэлд гүтгсэн одоо шинэ мэдээлэлээр бичсэн байлээ. Тэгэхээр тэрийн шүүгчт нь хэлнэ шүү дээ. Таныг гүтгсэн байж таа гэж хэлнэ шүү дээ. Тэгэхээр шүүгч тэр асуудлаар гомдлогороо явах нь байлгүй. Хэрвээ гарахгүй бол би бас гаргаж болно шүү дээ. Тэ? Гэмтгэлгийн талаарх өргөл гомдол мэдээллийг одоо гарах үүрэгтэй иргэн аж ахуйн нэгж байгуулах. За түүнийг бас хуулийн байгууллага шалгах ёстой. Тэгээ шалгуулахаас ахуулаад за тэгэл зөндөл олон арга зам байна да. Тэгээд ялахын тулд тэгэл бүхэл арга замыг л хэрэглэн шүү дээ. Та чи ингэ багш эзтэй. Одоо тэгээд таны хичээл ясан шүүгч прокурор ийм шийдвэрүүд гаргаад иж болох юм. Гэхдээ одоо тэгээд ер нь бол багшлах хичээл заахсан сонирхолгүй болж эхэлж байна шүү дээ. Ягаад гэвэл хууль ийм байдаг юмаа гэж заадаг байсан бол нөгөө хэрэгэлдэг хуульчт нь хуулийн гуйлаад өөр шийдвэр гаргаад байна шүү. Тэгэхээр одоо бол тийм хичээл заахт надад бол тийм сонирхол бол байхгүй болцсон. Зүгээр ийм хууль ус шийдвэр гаргаад байгаа албан тушаалтангууд түүнийг томилж байгаа тэр субъект бол хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ. Хуулийн байгууллага шинжилгээ хийх ёстой юм шүү. Гэхдээ тийм шүү дээ. Угаасаа л одоо шинжлэхгүй л энэ чинь цаашаа явахаа болчихлоо шүү дээ. Яаж шинжилгээ хийх вэ? Гэхдээ тэгэл амархан шүү дээ. Одоо тэгээд энэ хуулийн гуйл болгоод байгаа энэ нөхдүүдийг тэг бүгдийг халахгүй юу, солихгүй юу. Тэгээд хариуцлага хүлээлэг тэр дундаа бүр эрүүгүй хариуцлага хүлээлэг. Тэгээд бүгдийг байхгүй болгоод тэгээд шинээл томилохгүй юу. Тэгээд шинэ зөндөө залуучууд байна шүү дээ. Сургууль соёлд өгсөн. Тэг. Шинжил гэж энийг л хэлнэ шүү дээ. Тэгвэл ганц нэг хүнийг халсан солисноор энэ чинь шинжил гэж ярихгүй байгаа шүү дээ. Хүндээ хуулиндаа биш хүндээ байгаа учраас хуульчдын бүгдийг солих хэрэгтэй. Тэгвэл энэ шинжилэлэгдэнэ.